Зохиолч Стенү 100 дамнасан хайр 4-р бүлгийн 22 дугаар хэсэг. Тэрний өдрийн уулзалтаас хойш тун удалгүй сангид орж хурандаа маш хүчтэй лоббигоор дэмжигцээр хуулийн яамны орилох цайд болж ганц зоригч дэрэгдээ татан авчээ. Хуучин сайд ассан болоод амгалан шарав нар дэвшилтэд үзэлтэй хүмүүс бөгөөд төр эргэж албан тушаалаасаа огцорсон ч улс төр дөх нөлөөлөл нь айхтар буураагүй байсан юм. Тэд эле тэмээх фракц байгуулан төр чургалсан хятадын релизүүдтэй тэмцэхэр сэтгэл шулуудсан бөгөөд нам эвсэл хязгаарлахгүйгээр баг багаар хүчээ зузаадахсаар чамгүй олуула болж дөнгөжээ. Шинэ албанд очисон даруй дэрэгдээ ихтгэлтэй хүмүүсээ оруулж амжсан сангид ож өрөөндөө ганцорогтой уулзан яриа өрнүүллээ. Насаараа цэргийн хүн байсан санги ажилд орсондоо их л баяртай байгаа бололтой үе инээмсэглэж сууснаа. Би ажлаасаа гарахдаа дөлийн хувийн хэргийг аятайхан өөрчилсөн нь онж удахгүй сайдаар тушаал гаргуулan нэр төрийг нь сэргэлгэнэ. Бас аргэрт нь ч туслах бодолтой байгаа. Цаадах чинь тун чухал хэргийн үзүүрээс атгсан мэдээ ирсэн. Миний 10 жил ирсэн хүнд тунд өгсөн байж болцшгүй. Тэгэхээр чи урагшаа яв. Байр байдлыг нь мэдээд сэтгэл санааг нь өөдөн татаад ир гэлээ. Ганц зориг толгой дохин би ч тэгж бодож байлаа. Ар гэрийнх нь байраа хураалгасан. Та зөв шийджээ гэснээ хэсэг дуугаа хураан ширвээ сахлаа эмэрч сууснаа. Дарга та өөрөө завтай юу? Манайхаар нэг ороод гараач. Гэрлээ маань сайхан хоолоор дайлах бах. Хоёулаач хундаг юм уу гэлээ. Сайхан санаа. Би хоёулаа очиж болох уу? Гэд мушилцав. Болно. Харин хийн? Нэг бүсгүйтэй танилцсан юм аа. Эмч ажилтай. Орой очиж танилцуулъя гэлээ. Энэ тухай эхнэртэй дуулгасан ганц зэрэг хойноос ирсэн найзынхаас ганц 2 шил юм авахар гарчээ. Ээжтэйгээ хоолунд зэхэд суусан шүрээ. Ер нь би хамт явъя. Газар үзье гэхэд гэрлээ. Санд гал санаа. Гэхдээ аав нь юу гэх юм бол доо? Ажил нь амаргүй шүү дээ. Дандаа улсын нууцтай холбоотой гэхэд шүрээ урган таны говьл зөвшөөрнө. Би бүр өөдөж өгөх нь гэв. За. Аав чинь санги таргыг урьсан гэсэн. Тэднийг жоохон ам халахаар хоёул зэрэггүй гэж тохирлоо. Санги даргын дагуулж ирсэн бүсгүй нь эртний танил золбоо эмч байж тааран бүгд л баяр хөөртэй уулзан халуун яриа өрнүүллээ. Ганц 2 гоёмсог гişэлтэй виски задлан бүгд ирээлэлгүй татацгаан хөөхөн халаад ирэх үед аль түрүүнээс хойш тогтож ядан байсан гэрлээ. Золоо бид 3 нэг зүйл ярилцсан юм аа. Юу гэхээр очкогийн маань төрсөн их нь хаа явдаг юм болоо? Мэнд мэдэж уулзах юмсан. Хүү маань 3 хүрчлээ. Чи сургаж гаргаж өгөөч гэж гойв. Золоо инээд алдан. Тэр бололгүй дээ. Их сайн хүмүүс байгаа. Би холбогдож хэлье гэсээр тэд ганц зэргийг томилолтоос ирсний дараа уулзахаар тохиролцоожээ. Нэг шил юм дуусаж дахин нэг шил арх задрах үест байс хийгээд л орж ирэн нүд ирмэх шүрээг харцуулсан гэрлээ. Бас нэг асуудал байна. Ганц зоргоо чи охиноо аваад яваач. Юуны тулд олон улсын харилцаагаар сурч байгаа билээ дээ. Шүрээ маань эртнээс юм үзэж нүд тайлаг хэмээн пал хийтэл хэлж орхив. Ганц зэрэг санги 2 харцаараа ярилцаж амжин боломжгүй. Улсын ажлыг цалгуурдуулж болохгүй. Гэтэл шүрээгийн нүдэнд нулимс гэлдагнан тэгвэл би өөр явнаа. 8 хийж мөнгө олъё гэчгээд буруу харчав. Эцэст нь халж халамжсан санги ам нээж ганц зоргоо чи аваад явдаа. Шүрээгийн зөвчөөж мэднэ. Ирээдүйд том дипломч болоорой гэснээр асуудал шийдэгджээ. Хөхөтийн үдшийн цэнгүүнийг үзэж авсан хуланд нэг л хүйд даасан мэдрэмж төрж хэн нэгэн хүн ажаад жоох шиг санагдсан тул дагжин чичирснэ. Нэг л төгшөртэй санагдаад ир болдоггүй. Хүн хараад байгаа юм шиг гэхэд сэлэн инээд алдснаа. Яг тэгдэг шүү. Энэ аав намайг дандаа жоохон хүүхэд шиг сандаг. Тэгээд л жан ах сүүдэр шиг дагаад тухайлт бодвол тийм. Хоёлаа болтох уу? Гэчгээд хариуж эс сонсон хүмүүс дунд сүлчээр
нийтийн бие засах газар руу орчихлоо. Хурдал аль вишээ. Жан ах чинь ёстой муу шиг хурц хараатай шалам хүн. Гэх сэлэн уланг чирэг шахам хөтөлсөөр арын халгаар гарч хурсан олон дунд уусан алга болчихов. Одоо зүгээрээ болов. Булан чичирхээснээ арай л гайгүй юм шиг. Тэр мухалгаас халуун юм оочи. Гэтэл бахин биетэй залуу өмнө нь тулснаа. Ойхтоо хямдхан мөрдлөө гоёмсог хөвд сонирхгүй биз. Та хоёрт янзын зохин доо. Хэмээн илт аялахтаа ярьснаа нэрэл аятайхан загвартай хослолууд үзүүлв. Булан сонирхсан боловч дэндүү жижиг өмсгөлтэй юм. Өнөөх залуу тэнд миний машин байгаа. Та хоёрт таарах өшөө гой загварчиг байгаа гэсээр улан сэлэн хоёрыг үний хөлөөс багаар холдуулан өмнө нь бүндгнэн буйн. Их дэлгүүрт байдаг хувцснууд байна да. Яагаад ийм хямдгэж? Хянуур болгоомжтой сэлэн ийм бодож авснаа. Хулаан, ер нь болио, хурамч бараа байж мэднэ, буцъя гэсэн боловч хожимджээ. Яахихын зургүй амандаа алчуурж ихүүлж, нүдэ болгон толгойдоо шуудаа өглөөсөн хоёр охин өгтлээ айн тээжлэвж нэмэр болсонгүй. Дотор муухайтал давхих машин хэсэг хугацааны дараа нэг газар зогсож тэднийг буулгах зур өнөөх бахимв хэнийгэнтэй үг солихыг сэлэн сайтар сонсож амжлаа. Халах хүн байна. Яг хулан шиг ярьж байна. Харин хулангийн чих шүүгэн дотор нь муухаар хагаад тэр жилийн буяагийн гаргасан авир бас сангийн аж ахуйд болсон явдлууд нүднийх нь өмнөр жирэлцэх шиг болон бараг л муужирчхав. Гэтэл шуудаа сууран нүднийх нь бол тайлрах агшинд хурц гэрэл тусан харж ядж байтал дахиад л нүдийг нь боочхов. Харин сэлэн элт сэрэгчгсэн өөрсдийг нь аварсан халах монгол залууг бишрэн харах зураа эрэхгүй догтлон. Та хэн бэ? Сая юу болов? Бидний гэрт хүргэж гэх зураа. Ямар сайхан залуу вэ? Аав минь намайг заавал халах үнтэй гэрлүүлнэ гэдгсэн. Энэ хүн их нэртэй юм болов уу? Хэмээн эсэн булсын бодолд автах зур өнөөх залуу хоёр охиныг хүүхүүчиг хөдөлсөөр машинд суулгаад гэрээ за гэхээ зур юу ч эсгэлжээ. Уулан эмчиг бололтой том зэлгэр хашааны дэргэд зогсоход жан хамгаалагч сандран тосож ирснээ дөлдөө хоромхон зур хэдэнтэй нудраг зүрүүлээд ав. Гэвч залуу эрийн салхи шиг хөдөлгөөн битүү хамгаалтыг нэвтэлж эс чадан гайхшран ухартал сэлэн бууж ирээд жан ахаа энэ хүн биднийг аварсан та болооч хэмээн хашгирчээ. Уулан эмч айхлан гүйж гарч ирснээ дөлийг танив бололтой нүд ирмээд жанлуу уурсан. Юугаа харж авдаг мал бай чи? Огтыг оруул гэчгээд дөлийн өмнө талархан бүхэлцлөө. Хашаа руу орж алсан хулан аврагч ирийг эргэн харахад эгэл даруй тэр хүн цэгшүүлэн алгасаар машиндаа суугаад давхин оджээ. Хар хурдаараа давхсаар бариндаа ирсэн дөл нохон гүлгнүүд минь гараад ир гэж чангаар орилоход ван хідэн туслахтайгаа дорой царайлсаар гарч ирээд би алдаа гаргаж миний буруу хэмээн бүхэлдсэн ч нэмэр болсонгүй. Дэлгэнэн догширсан дөл тэдийг хідэнтэй гөвшин хашраагаад толгойлогч мэдвэл бүгд толгоог болно. Уулан амч тэр хоёр хичнээн дотн үлээдэ гэтэлчи. Би анзаараагүй. Чамд л сайхан Монгол гүүнийн олж ирэх гэдэл. Тийм бах та. Одоо наад байраа шата. Хурдан мөрөө болол. Хэмээн уйгчих дөлийн ухаан санаа тунчиг сэргийг ажиллан хоригдсон огтыг хэрхэн аврах талаар аль хэдийн бодчихсон байв. Вангийн туслахууд гуйлдан байшин руу тосож эхлэхэд огтыг яахав? Хайр мөнгө хоёулаа хэмээн ван дөхөд ирлээ. За яахав? Бүгдийг нь машин суулгачих. Би зохицуулъя. Харин чамд ашгаас өгнө. Бушуул гэв. Ван сандран за одоохон гэснээ үйлчлэгч авгаа нарыг тэнэг ойлголоо одоохон. Хэдхэн хормын дараа машиндаа охид дүүртэлж игчгсэндөл хурд нэмэн давхсаар өнөөх мухлаг дээр хүрэн болцоо дүүгээр ярилцаад цааш давхижээ. Долгор удаан хүлээлгсэнгүй хүрээд ирэв. Харцсан нэг л төгшүүртэй дөлөөс халгаж ядна. Та нар арайчтэй.
Бид мэдсэн. Гэхдээ хулан вагонд суусан байхаа гэж таамагласан нь буруутч. Энэ байдлаараа арга гэмрэм нь юу болсныг мэдэх арга алга. Урвагчин аав ээж дүүгээд алирч чоронд ороо биз. Яалаа гэж дээ. Тэд зүгээр. Би танд итгэж байсан. Гэтэл хулан минь аюулд орохд өглөө. Золтоол намайг таньжигсангүй. Цаашид эндэх ажлыг өөрөө зохицуулаарай. Би хулан хил гартал хамгаална. Ингэж болохгүй. Энэ хүртэл явчихад би дахиж алдаа гаргахгүй. Дөл ухсхийн босоод өнөө 6 охин яасан? Хаана хүргэсэн? Хил давуулахаар бэлдсэн байгаа. Энэ хэдийг хамтд нь явал. Ямар ч аргаар хамаагүй. Боломжгүй. Боломжтой. Та нар чадахгүй гэвэл би өөрөө. Дөлийг хизээч ингэж уурлан догшрохыг харж байгаагүй долгор эрэхгүй сурдан аажимхан дөхөн мөрөөрн тэврээд бид чаднаа. Чи тайвшир. Өдий болтол зүтгэчгээд ажлаа баллаж болохгүй. Чийч бич тэсэг ёстой. Хэмээн шивнэлээ. Нүдэн торон нулимс бүнжигнэх шиг болох үед сандран шударч оргисноо сэвхийтэл боссон дөл. За. Чамд ч ямар буруу байх вүлээ дээ. Энэ гэсээр үлдэгнэн зогсох охид дээр очисноо. Эднийг л битгий зовлон руу түлхээрээ дээ. Хөөхин л хамтд. Хин гэж хүний үрс юм бол доо. Хэмээн шивнэх нь хал үзэж халуун чулуу далаасан эдэр иршгэл харагдаж байна. Долгорч нулимсаа барьж эс дийлэн асгаруул хагаад харин утгийн огтж хар зөнгөөрөө аврагдснаа мэдээ бололтой нэг нэгээрээ дөл рүү дөхөн эцэст нь бөгд бөөгнөр бүчээд өөртөөхөө хэлээр шулганах нь мэдээж баярлаа гэсэн үг бизээ. 22 дугаар хэсэг төгсөв. 100 дамнсан хайр 4 дугаар бүлгийн 23 дугаар хэсэг. Огтыг нууц бариндаа үнс болтлоо шатсныг дуулсан Батнам золтол галзуурчихсангүй. Элдвэрээ хараан хашигчан хэдэн туслахаа толгой дөрөвгүй занчиж байтал гэнэтхэн уулаамж ороод иржээ. Хэл дуулгахгүйгээр тэгээд бүр ийм эрт огт ирдэггүйг мэдэх Батнам бяцхан гайхсхийн хүмүүсээ дохин гаргачаад ширээн тухаллаа. Юунд бүх юм давэ? Нэг асуудал гараад. Гэхдээ зүгээр. Гол асуудлаа бодсон дээргүй юу? Дими юмд сүр болоод. Тэр тийм л дээ. Гэхдээ энэ мусан юмнуудад сануулж байхгүй болохгүй. Тэр тэмч үз. Танаа энэ Ганли билүү? Тэр ер нь хэр залуу вэ? Батнам сэрцхийн уулаа амч руу харснаа эрхий хуруугагаа золгон. Мундаг. Эд мөнгө эмс огтод дургүй. Ёстой л халах Монгол ирдээ. Та яах гэв? Зээлэн маань сэтгэл алдарчих шиг боллоо. Жээдгээд сайтар шалгасан биз. Тэг сайн. Монгол нэр нь Ган Эрдэнэ. Ээждэг амьдардаг байсан гэнлээ. Хаяад явчихсан. Сонирхолтой юм. Зээлэн маань өчигдөр үл таних хүмүүст оцлогдох төгөж. Азар танаа Ганли таарсан бололтой. Ар Монгол руу охиноо хамгаалуулж явуулдаг мó гэж бодлоо. Би өөрөө ч явна. Хүмүүстэй мэдэгдээрэй. Уулаамж дахиж юм хэлсэнгүй. Батнамыг гайхшрал думбуулчхаад гараад явчихв. Гадаа үүдэн дөлтэй халц таарсан уулаамж. Ганли. Та манайхаар нэг зочлоорой. Гэснээ нэвч шувт ажиж. Чи дүрээ их сайн ховлогдог болжээ. Энэ төрхөн илүү дээр юм. Гिचгээд Мексикийн ёслцоход явчихав. Батнамын хамгийн ойрын хүн. Ингэж эрт ирдэггүйсэн. Уулаа эмчинд очвол хулан байгаа. Гэж бодлох хийсээр дотгош орвол Батнам навчин тамхи зуучихсан сууснаа. Чи ирчихээ юу? Алив суул да. Гэснээ их л ёжтой инэв хэлэн. Уулаа эмч чамайг их сонирхож байна. Охиноо чамаар хамгаалуулна. Ар Монгол руу авч явна гэндээ. Би татгалзаж чадсангүй гэлээ. Өчигдрийн явдлыг авда тодорхой яриаггүй бололтой. Энэ азуу эзүү. Би таны тушаалыг яаж зөрчив дээ. Гэхдээ хэд ойр байх тийм ээ. Алсаас л хамгаалъя гэж Батнамч дэмжижээ. Толин дөөргөө сайтар нэгтэлж харсан дөл яаж нөөрэ хуургаад ч таних юм бэ. Ер нь л очихо болий. Гэж бодсноо наас цааш
хэсэг алхаж санааширч байснаа. Уг нь аятайхан санал. Уул нь танихгүй л гэж найдахаас гэж шивнсээр уулаа эмчих рүү явлаа. Уул нь танихгүй байх нь дүлд маш чухал. Дүлийг очиход сийлэн Жан хоёр гадаа үүдэнд хүлээсэн аястай зогсож байв. Жан Мэксгийн та дотгош орно уу? Уулаа эмч хүлээж байгаа гэхэд догтлон улайсан сийлэн замчлан алхасаар гайхалтай гоёхон үнэртэй сэлгэр өрөөнд орууллаа. Яасан гоё үнэр вэ? Тэр жил улан бид хоёр ингэхэд улан хаажав. Түгших сэтгэлээ барьсхийн улаан эмчтэй мэд мэдэн тулахад сийлээ миний охин нөгөө найз чинь яасан бэ? Дуудааж зүг хооллоо. Аврагч чинь ирчгээд байхад сийлэн ухсхийснээ найз маань жоохон халуураад сая тан өгөхөд тайвшраад унтчихлаа гэв. Тэд амтд хоол идцгэн ундагдарс хүртэн хэсэг хүрнэлтэн суув. Эцэст нь сийлэн хамгаалахаар үгэл тохиролцож явхаар болсон дөл би танаа охиныг ганцаараа байхаас бусад үед зайнаас хамгаалах сонирхолтой байна. Хүмүүст анзаарагдах хүсэл алга гэхэд уулаа ёстой зөв санаа. Манай охин Жан хамгаалагчийг бүр залхаадаг байсан. Тэгээд ч чөлөөтэй явах дуртай мэнд байгаа. Гэхэд сийлэн ихэд сандран ар Монголд өөр баха. Би хамгаалагч ахын үгэнд сайн орно гэчгээд нүрээ улаалган буруу харчихав. Уулаа удаанаар инээснэ. За та хоёр өөрсдөө уучраал. Өө нэрээ хойд гудамны ухаан худалдаачнаас хэдэн ургамал аваад ир. Хамт яв гэж сийлэнч бөөн баяр гадагш гарчээ. Охид бүсгүйчүүдийн ийм авирыг сайн мэдэх тул энэ охин тун хөөрх юм. Уулаа эмчид итгэгдэж чадвал том алхам гэж бодон нөгөө найз чинь зүгээр үү гэлээ. Өчигдөр жоохон айсан бололтой би энэ тав гэрэхэд ингээд чи болсон явдлыг яагаад үнээр нь хэлсэнгүй? Сийлэн чавх шиг улааснаа тань төвөг болох вэ гэж бодоод л. Гэхдээ тэр юу хүн бэ? Нэг муу хулгайч байгаамаа. Дээр надад их тус болсон юм л да. Тэгээд л би толгойлогчд хэлээгүй. Харин чи мундаг ухаалаг зан гаргаж баярлаа. Гэхэд улам хөөрч орхисон сийлэн зориг ор бололтой дөлийг сугдан алхажээ. Үүндээ хулангийн бие зөв зүгээр. Халах Монгол залууг хармалсан сийлэн ийхүү бяцхан зал зохиосон нь энэ аж. Охид ийм л асуултаа. Охиныхоо хөхөн хөгжөөнтэй царайг замын турш ажиглан дагуулж авснаа зөв гэж итгэн бяцхан тайвширсан ч ган зэрэг ахаад л бодол дарагдаж орхилоо. Бийж бүр хүнээ байжээ. 20 хүрэхгүй настай залууг ам өрссөн тулаанд явуулчихад ар гэрийг нь өөддөө харж хандаж чадахгүй. Зөвхөн амиа хоохолоод л үлдлээ. Тэр бүхэл найз охинтойгоо эвлэрч ойлгоход нь тусалсангүй. Шүрээ вагоны цонхоор элдвиг ширтэн их л баяртайгаар "Аава, тэр хардаа гол байна. Энэ хардаа адуу бэлчиж байна" гэгчлэн жаахан хүүхэд аятай догдлох нь бүрч өхөөрдөм хөөрхөн харагдана. Энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүйг сайн мэдэх ган зориг юутайч дөлийг олж уулзмагц шүрээтэй хамт байлгах арга болохоор шийдэн сүүлчийн удаа оролдоод үзье. Охины минь хувь заяа мэдэг хэмээн бодож суулаа. Маргааш өглөө нь замын үүд дээр буусан ган зоригийг энгийн хувцастай залуу тоссон нь мэдээж тэдний хүн. Хоол эдэнгээ товч мэдээлэл солилцоод тэр дороод саатах юмгүй хэлээр гарч баригдаад удаагүй шинэхэн буудалд тухаллаа. Охинтойгоо хамт гадуур баахан алхахдаа дөнгөж хөгжиж эхлэн буй 90 хотын төрх байдлыг ажин явах зураа монголчууд маш их байгааг анзааран эндээс л амьдралаа залгуулж байгаа юм байна да. Их орон минь цаашид яадаг юм бол тоо. Охины минь очкогийн минь ирээдүйд юу учрах юм бол. Харуулсах бодолтой автан чанга дуурчгаснаа ч анзаарсангүй. Шүрээ тормолзон "Аваа, та очког санаад байгаа мó?" Ижиг" гээд цайлганаар инээхэд ган зориг дагаж
Чи минь ч гэсэн ялгаагүй гэчгээд охиноо тэрвэрлээ. Аава, дүүл энд байгаа тийм ээ? Ган зэрэг хэрт хийсэн боловч бие барин юу гэж дээ? Их хол байгаа. Хэмээн булзааруулахыг оролдсон ч охин нь итгээгүй гэдгийг сайн мэдэж байлаа. Буудалд эргэж ирж хоолсны дараа ган зэрэг охиндоо хандан эндээс гарахгүй амарч бай. Аав нь ажлаа амжуулах ёстой гэхэд шүрээч дуугүйхэн толгойд өгчээ. Ганцаараа үлдмэгцэл өнөөх баяр хөөр цөм хулжин одоод тэцхийн аргагүй шаналлалд омбочхов. Дүүл минь чи энд байгаа тийм ээ? Би мэдэж байна. Чи надад халтханч болтугай харагдаад өгөөч. Гойж байна. Гуй. Шүрээ гинтхэн ихэр татан уйлаж нулимсан бороо үерлүүллээ. Юутай их хайр вэ? Хэмээн цөрхрөн мэгших шүрээгийн дүрлгэр хар нүднээс урсах нулимс модон шалан дээр яг л адар бороо адил асгаран буусаар. Хэр удав бөө мэд. Аав ирэх болж байгаа да. Дотор нь ч онгойчих шиг. Тэр дур муутайхан өндийн угаалган өрөө ороод нүүр гараа сайтар угаав. Талинд мэлмэрсэн гунигтай харцтай охин өөдөөс ширтнэ. Бид хоёр хичнээн гоё байлаа да. Анхны шөнө амраглал, үсэл тачаал бас гал халуун хайр. Доошоо чимжигнэн нойт оргиж туйлын их сэрэл хөдөллөө. Дөлийн булчинлаг яргаа цээж хөөхөнд нь хэрхэн шүргэлэн ичимдэг рүү шурган гижигдэх хавхатуу бархлан мэдрэгдэх шиг. Хайрт минь надтай ирээч, хамаагүй булан ихчийг сонгосон ч нууц амрагч нь болъё. Энэ шивнэх үед ахаад л нулимс үерлэн бөмбөрч зүрх сэтгэл нь эрэхгүй шимшрэн хөлн сулран газар сун тусаад ахаад л мэгшиж гарлаа. Шүрээ минь тис дөл ирж аваа. Ар Монголоос зүгтэж ирсэн урвагч залууд охиноо сэтгэл алдарсныг анзаарсан уулаа эмч огтхонж хорьсонгүй. Батнымын гарын хүн болохоор ч тэрөө уг хүн таалагдсан уу эсвэл алс ирээдүгөө бодсон уу ямар тааж дураар нь орхижээ. Дөл зөвхөн охиныг нь ганцаараа байх үед ойртох бөгөөд хүмүүсийн дэргэд сэм зайгаа барьчихдаг нь бүрч их аятайхан санагджээ. Яг л хүсэж байсан хүргэн нь мөн бололтой. Сэлэнч аз жаргалаар дүрэн байгаа нь элтэй. Охиноо ийм жаргалтай байхад эцэг хүн яасан гэж хорих хүлээ дээ. Дунд зэргийн нуруутай үлэлэг мэраалагч энэ нь ис амзаарагдах цэвэрхэн ялдамхан сэлэн хэн хүний хараа булаам хөөхөн охин. Гагцгүй хулангийн дэргэд байгааг харвал аргагүй л хол дутуу нь элт мэдэгдэнэ. Өвөрлөгч найзыгаа үлэлэг хөндөрөөд байгааг анзаарсан хулан эхэндээ гайхсан ч учрыг мэдмэгц аль болох төвөг удахгүй хичээх болов. Бид хоёрыг аварсан хүн гэсэн монголоор их цэвэрхэн ярих юм. Хаана ингэж ярьж сураа юм болоо? Цэгцэх алхах нь хэн нэгэнтэй тун төстөө санагдах тул хэд хэдэн удаа ойртсон боловч өнөөхөр зүгтаагаад ч байх шиг санагджээ. Сэлэн хардна гэж эмээсэн байх та. Гэсэн шүү юм бодно дахиж ойртсонгүй. Хөг хотод 2 хонсны дараа уулаа эмчээр ахлуулсан 3 машин Эрэв хот руу хөдөлж төдөдөлгүй Батнымын хүмүүс ч замд гарчээ. Дөлийн жолоодсон машин цэлэнгээс өөр хүн суусангүй. Болон санаа зовниж алсан дөл дүрсхийн найзаагаа сулгачааж хэмээн ширүүхэн хэлж орхив. Сэлэн бонц хийтэл зочсноо машины зонхоор "Хулаан, нааша энэ цуу" хэмээн орилсон боловч цаадхан тэр дэндээс "Навчаатаа цуг энэ суучхъя. Уулаа ахаас асуух юм байна" гэчгээд цааш алхаж харагдав. Их сургуулийн найз нь таарсан гэсэн тэр явж байна хэмээн намхан нуруутай охин руу заагаад гомцхийн дууга хураах сэлэн өмөлзөөд ирэв. Дөл алдаа гаргаснаа ухааран "Өө тийм байна. Эрт хэлэхгүй дээ. За бүр амар боллоо. Хоёулаа илүү гоё явнаа" гэж тал засахад зээлэнч дорхноо инээ далдан сэргэжээ. Замын турш ам хамхахгүй ярих сэлэнгээс үе түншсэн асуулт сэм асууж гэр бүлийнхэн талаар овоо юм олж сонслоо. Уулаа эмч халах их нэртэй байсныг тэрэн сэлэнгийн ээж болохыг мэдсэн ч
чухам яагаад салчихсан талаар юм ярьсангүй. Чи найз залуудаа болж үзсэн үү? Гэхэд Сэлэнгийн хазар ягааран гэхдээ удаагүй. Харин та байсан. Одоо хааны вэ бүү мэд. Дөл ингэж хэлчихэд уртаар санаа алдан булангийн сууж яваа машин руу сэм хялам хийж амжив. Замдаа хэд хэд зогсож цайлах зуур буланг ажихад тун давгүй яваа бололтой. Өнөөх намхан найзтайгаа юу ч юм инээлтэн ярьж буйг харсан дөл санаа амарсан ч намайг бүр мартаж дээ. Гэхдээ найз залаагүй л гэсэндээ долгор намайг тайдахруулсан ч байж мэднэ. Айхтар шаналж заваагүй л бол одоо гэж шивний зогсдол Сэлэнж ирж цааш явсаар өрөнхий болсон хойно бяцхан сууранд ирж хоноглохоор болов. Урдаас бэлдсэн бололтой байр сууц бүгд бэлэн. Уланд санаа тавин сэмэрж явтал ашгүй нөгөө найз охинтойгоо өрөөнд орон торх хідэл цойжлох сонсдож сая санаа амарчээ. Энд хэн ч юм хийж зүрхлэхгүй. Эрэндэл осолтой. Ганли ахаа наашир. Энэ охин бүр шийдчихжээ. Яаж болтгов? Дөлийг өрөөнд ороход Сэлэн дүмпэнд ус хийчихсэн зогсох хагаад эгдүүтэйе инээмсэглэн ахаа толгоо авгаа би ус хий гэж байна. Дөл цээж нүцгэлэхэд овоож тувуулсан хөдөр чирэг би ил гарч уулга алдах жагсан Сэлэнгийн эмзэг дэлбийн чимжигэн нороод иржээ. Дөл минь энэ удаалт тисчих гэж би биш төврийн туугстад бүгд залбирч суугаа шүү. 23 дугаар хэсэг төгсөв.